За Одмондор суух тавтай морил бид Туркийн Анталия хотын юу хуучин хот тийм ээ? Тий, Old Town-д байж байна. Тий, хуучин хотоос Гладиатор киноныхаа тухай ярих гэж байна. Гладиатор яагаад энэ чинээс Гладиатор Туркээс ирж байгаа вэ гэвэл Туркийн зарим нэг хэсэг маань Ромын эзэнт гүрний нэг хэсэг байсан тийм. За мөн Туркийн эхний хот болох Эфесус. Тий, Эфесус. Тэндээс Гладиаторын юу болцсон түн. Бунхан олцсон юм уу? Бунхан олцсон. Тэгээд энэ тэр Эфесус гэдэг хотод Гладиаторын тэмцээн зохион байгуулагддаг байсан гэдэг нотолгоо олцсон байхгүй. Гэхдээ тэр бунхан их сонин хоёр удаа ашиглагдсан гэдэг байна. За. Бунханаа нээсэн чинь Гладиаторын юу байгаагүй. Цогц байхгүй. Харин тэрний оронд 12 шиг өөр хин мэдгэдэггүй хүний цогц болсон байсан. Тэгэд ийм сонин түүхтэй ийм газар байгаа Турк маань өөрөө бас Гладиаторын тэмцээн болж исэн гэдэг нь бас их сонирхолтой байгаа тийм ээ. Өгөл бид нар чинь Месчин болын тулаан гэсэн үг тийм Месчин болын тулаан. Тэр юундаа Ромд бол нөө Колизей дотор л болоод исэн юм болоо гэж бодсон чинь Туркэд тэр Эфесус чинь бас нөө юу байхгүй. Ромын эзэнт гүрний Азийн нийслэл байсан хот юм. Тэгэхээр бас нэлээд том хот байсан гэдэг тодорхой харагдаж байна тийм. За ингээд тийм холбоотой учраас бид хоёр өнөөдөр Гладиатор киног Туркээс ирэх гэж байна. За өдрийн мэнд зулаа. Өдрийн мэнд. За сайхан хэлж гинөө. Сайхан хэлж гинөө. За Гладиатор кино маань өөр нь бол маш том кино шүү дээ тийм. Ридли Скотт найруулсан 5 Оскартай гэдэг ийм мундаг бүтээл байсан бол тэгсэн чинь хараа киноны зураг авалтыг эхэлж яхад зохиол нь бэлэн болоогүй байсан. Зураг авалт нь эхэлж яхад зохиол нь бэлэн болоогүй байсан. Бүр хитгэн хуудсан тал байсан гэж. Тэгээд гол дүрийн жүжигчин Russell Crowe маань та нар ингээ надад зохиолоо ядаж явуулаад тач. Би тоглохгүй зөвшөөрч байна. Зөвшөөрсөн. Тийм. Ягаад зөвшөөрсөн гэхээр киног Ridley Scott найруулсан байхгүй. Тэгээд Ridley Scott-тай ажиллах бас чин хүсэлтэй байсан нөлөөлөд ямар ч гэсэн зөвшөөрчээд байсан чинь зохиол байхгүй. Тэгсэн кино зохиолчд юунаас имийг гэдсэн гэхээр энэ зохиолыг хэрвээ Russell Crowe өгчих юм бол цаатхан чинь таалагдахгүй байж магадгүй. Тэгсэн яг тэрийг өрн болсон. Russell Crowe юу ч таалагдаагүй. Тэгээд кино зураг авалтын туршид баг 200 гаруй удаа зохиолоо шинжил бичсэн гэж. Russell Crowe зохиол нь таалагдахгүйсэн учраас уу? Биш. Ерөөсөө тэр зохиол хүнд ч таалагдаагүй. Ерөөс зохиол гэдэг юм юу байгаагүй байхгүй. Зүгээр санаа гоё. Месчин болын тулааны талаар түүхэн кино хийгээд. Тий. Тэгсэн чи тэр санаагаа 1970 онд анх гаргасан байгаа юм. Тэгээд 70 оноос хойш 2000 он хүртэл 30 жилийн хугацаанд нэг ч зохиол бэлэн болгоогүй зөвхөн санаатайгаа л яваадсан. Ridley Scott-д. Биш Ridley Scott биш. Өөр 3 зохиолч байгаа. За. Тэр санаа гаргасан зохиолчийн нэрийг Дэвид Франзони гэдэг нэртэй байсан. За санаагаа голсон гэхдээ юу штэ те Дэвид Франзонид нэг том даваа тал байсан Стивен Спилберг. Тэр хэнийг Commodus-ыг ямар хүн байх ёстой вэ? Ямар хүнээр дүрслэх вэ гэдгийг бодож байгаа Спилбергт очиж ярилцсан. Спилберг гэж хүнийг би дахиад магтах гэдэг. Ер нь том кинонууд те Спилберг үргэлж байж байгаа. Гладиатор дээр хийсэн түүний үзэл бодлын санаа. Тийм, санаа одоо нэг талхны өрнөгтөнд явж л байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр Спилберг шүтээд болшгүй. Би тэр найруулагчийн тухай нэвтрүүлэг хийсэн, тэр хийсэн дэш одоо баяртай байна. За, кинон дээр маш хүчтэй нэг үг хэлдэг штэ. Би хороогдсон эхнэрээ нөхөр, алгдсан хүүгийн эцэг. Би өшөөгөө энэ аваа насандаа эсвэл той төрөлтэй байгаа. Заавал ахвална гэж хэлдэг. Тэгвэл энэ агуугийг зохиосон зохиолч Уильям Николсон гэж хүн байна. Гэтэл энэ үг нь хинт Russell Crowe таалагдаагүй. Тэгээд тэр үгээ одоо ингэж хэлсэн байна. Энэ үг чинь хог байна. Гэхдээ би дэлхийн хамгийн агуу жүжигчин учраас энэ үгийг чинь ийм агуу болгож чадлаа шүү гэж хэлсэн байна. Уильям Николсон гэдэг зохиолч гэсэн үнэтэй санал нэг байсан. Миний үг хог байсан. Гэхдээ Russell Crowe энийг хийж чадсан гэж хэлсэн байна. Тэр чин кинон дээрээ Commodus бага аав. Тийм. Өөрийгөө ин гэдгийг харуул гэдэг дээ шүү дээ. Тийм. 3 хар зогсож жагаад бага авчаад Commodus-ын царайнд те өөдөөс нь харж байгаад хэлдэг гэсэн мөн те. My name is Maximus Decimus Meridius гэж хэлдэг шүү дээ. Тэр хүн болгоны ярьсаар ингээд юм гүйлгдэг, хорхоо гүйлгдэг хэсэг шүү дээ те. Гэтэл тэр хэсэг хог байсан гэж бодтоо. Russell Crowe таалагдаагүй. Тэгмэд Russell Crowe ямар аваад жүжигч юм байсан. Харин тийм. Энэ үе болохоор Russell Crowe-ийн пик үе юм. Хамгийн өргөл үе байсан байхгүй. 3 жил дараалж Оскарт нэр дэвшсэн. Энийн хоёр дахь нь Гладиатор байсан. Ингээд Гладиатораа. Эхнийх нь Beautiful Mind биш. Эхнийх нь марчлаа. За яг. Хоёр дахь нь Гладиатор, гурав дахь нь Beautiful Mind гэсэн. Агуулж үчигч нь агуул байх. Харин тийм. Өөртөө таалагдаагүй үгээ хүртэлтэй ингээд
хамаг биений шараас босгоор хилдэж штэ. Тий. Бүр маш гайхалтай хэсэг тэр бол. Энэ кино урлагийн түүхэнд ингээд агуу ингээд үгнүүд байдаг штэ. Тэр бол энэ Russell Crowe юу бол тэр дотор заавал байх хэвээр. Дээгүүр байр эзлэх байна. Саяхан харин октоудаа дагуулад коллежид очсон байлээ. Тэгээд зургийнхын тайлбар нь октоудаа хуучин офисаа танилцуулаад явж байна гэдэг. Би тэрийг харсан. Хөрхөн могоц тий. Тэр харсан. За агуу жижигч ингэж ярьсан тий. За тэгвэл энэ киноны өмнөх кино Insider тоглохдоо Russell Crowe маань 20 хэлжин нэмсэн юм. 20 хэлжин нэмсэн хүн маань Gladiator тоглохдоо 20 хэлжин хассан. Хэсхэн сар явуулсан. Тэгээ та энэ ямар дайет ч юм уу бариад ингэж вэ гэсэн чинь би зүгээр л фермийн ажлыг хийсэн юм гэж хэлсэн. Австрал гаралтай фермч юм шүү дээ. Тийм үү? Тий. Тэгээд энэ өөрийнхөө гэрийг нэг King Aureliad ингээд дүрсэлж ярьдаг штэ. Тэр болохоор Австралид гэрээ өөрөө дүрсэлж ирсэн. Яг өөрийнх нь нэг improvise байсан гэсэн. За энэ дүрд анх Mel Gibson энэ төр гэл том гэж. Mel Gibson тэр 42 настай гэж татгалзаж байсан бол Russell Crowe маань 35 настай. Залуухан байсан учраас тоглосон юм уу? Тий. Гэтэ одоо тэр дүрийг харахад 35 настай гэхэд би бол хараад ахаал гэмээр юм бэл. Тий нэг эдэр насны ч юм уу те 45-аас дээш настай ингээд нэг хүн шиг санагддаг шүү дээ. Яг тийм. Аль хэдийн бүр ингээд буур суудсан 40 50 90 насны тийм дүр харагддаг. Яагаад гэж яхад чинь олон жил дайнд явцсан хэрсүүчсэн. Одоо юу гэдгийг те хал үзэж хашир шууд одоо суuna гэдэг үлээ те. Тийм. Яг тийм дүр. Тэгэхээр ер нь тэр эртний Ромын тэр цэргүүд, жанжид, генералууд бүгд л яг тийм байсан. Тэгээ ер нь тэд ч гэлтгүй ер нь дайн тулаантай тэр үеийнхэн тий. Тийм шүү дээ олон тулааны ард гарсан гэдэг чинь өөрөө тэр хүний зүс царай бие авч яваа байдал яг үнэ мэдэгдэн шүү дээ. Хүн нэг тулаанд гараад ирэхэд л ямар өөр болдог вэ тийм ээ. Тэнгүүд тэр чинь 8 жил илүү тулалдсан явж байгаа шүү дээ. За дараагийн сонирхолтой дүр болохоор мэдээж Commodus байна. Commodus. Найруулагчийн хамгийн ихний сонголт мэдээж Joaquin Phoenix гэсэн. За дараагийн нэг чухал дүр бол мэдээж Commodus-ын дүр байгаа. Энэ бол одоо киноны гол эсрэг талын дүр шүү дээ тий. Жинхэнэ одоо хүний бодит хүнээс сэтүүлж одоо санаа авч хийсэн ийм дүр байгаа. Найруулагчийн ихний сонголт угаасаа л Joaquin Phoenix байсан юм байна. Өөр хүн энэ дүр тоглож чадахгүй гэж. За тэгвэл Commodus маань жинхэнэ амьдрал дээр ямар хүн байсан бэ гэхээр янз бүрийн тийм үлгэр домогшиг юмнууд байдаг юм байна л та. Жинхэнэ эцэг нь гладиатор байсан. Эсвэл их нь цустай ваанд ордог байсан ч юм уу. Ийм одоо сонин домбууд зөндөө байдаг юм байна. За Commodus бол кинон дээр нэлээд тийм 30 гарцсан насны 20 эдтэй ч юм уу тийм дүр гарч байгаа шүү дээ тий. За тэгвэл одоо түүхэндээ Ромын түүхэнд хамгийн залуудаа эзэн хаан болсон ийм хүн юм байна. 16 настай байсан. Энэ 16 тагаас өмнө харин аавтайгаа хамт хоёулаа зэрэг төрийг ирэх барьдаг байсан юм байна. За энэ аавыгаа нас урснаас хойш ганцаараа төрийг ирэх барих болсон ийм хүн баг. За кинон дээр бол Maximus Commodus-ыг хороож байгаа. Тэгвэл түүхэндээ Commodus-ыг Narcissus гэдэг нэртэй юм тамирчин бүх хүн хороосон байдаг юм байна. Тийм үү? Тийм. За тиймдээ ч манай киноны гол дүрийн нэр маань анхандаа Narcissus гэдэг нэртэй байсан. За энэ Commodus их сонин хүн өөрийгөө Hercules-ийн одоо хойд дүр дахин төрсэн Hercules гэж одоо зарлж томхоглож бодож явдаг ийм хүн байсан. Тэгээ өөрөө энэ Спарта юуны гладиаторын тулаанд оролцдог байсан. Тэгээд хамгийн гол нь өөртөө дандаа аюулгүй байдлаар энэ чинь амьтдтай бас тулалддаг байсан шүү дээ тий. Тэгэхдээ нөгөө амьтдаа тийш холоос харвж устгадаг, хороодог нөгөө хүмүүстэй тулалдахаар бол нөгөө нэг Максимусын ардаас нь утгалчаад тулалддаг шүү дээ. Тийм сугрын. Тий. Тэрэн шиг нөгөө хүмүүсээ ингэж сул дорой болгож байгаа тулдаж тэднийг ялдаг байсан ийм дүр баг. Тэр угаасаа бас юу юм биш, жинхэнэ юм биш тэндээс тий. Тийм жинхэнэ өөрөө яг жинхэнэ гладиатор болсон хүн байхгүй. Тэгээд одоо яагаад гладиаторын тэмцээн зохиосон тэр одоо ярианд байдаг нь нэр хүнд сенатуудын дунд нэр хүнд нэлээд муутай байж. Харин ард иргэд болоод айрам цэргийнхаа одоо төвшөнд болохоор нэр хүнд нэлээд сайн байсан юм байна л да. Яагаад ард иргэдээ сайн байсан бэ гэхээр гладиаторын тулааныг зохион байгуулж үзэгчдэд entertainment өгсөн. Тэгэд өөрөө тэндээ бас тулддаг байснараа одоо тэгж ард иргэдийн нөгч юм тий. Хайр хүндэтгэлийг авсан байна. Гэхдээ энэс нь болоод Ромын эдийн засаг нэлээд сүрээд ер нь бол Ромын одоо эзэнт гүрний дороотл эндээс эхэлсэн гэж үздэг. Яг нөгөө ер нь худал хоромгийн нөгөө юм чинь entertainment хэтэрхлэр тий. Тий. Яг тэр зүй тогтол яваад байна шүү.
Тийм. Тэр нөө зоосны үнц ингэж ер нь барах байхгүй болсон гэдэг юм бэл. За хин Хоакин Феникс ч гэсэн дүрдээ бол нэлээд сайн бэлдсэн. Тэгээд энэ хүний жүжиглэлтийн арга барил тэр дүрдээ бэлдэж байгаа энэ төр бол ер нь шал өөр төвшний хүн л дээ. Тэр нь аавыгаа яг хороож байгаа хэсэг гардаг штэ. Тэр хэсгийн дараа бүр нэг удаа ухаалтж унсан баг. Бүр дүрдээ тэгж орж бүр ингэж хамаг биеэ хүчлээд одоо энэ чинь ухаалж ийн гэдэг чинь ер нь бол цус тархинд цус дүүрэл ямар нэг юм болж ийн гэсэн үг шүү дээ тий. Бүр тэгж дүрээ гаргадаг байсан юм байхгүй. Тэгэхээр би ерөөсөө ингэж юу хангалттай үзэн ядалт гаргаж чадахгүй байна. Russell Crowe-г та надтай ингэж юу яагаад тааж. Ерөөсөө сайхан битгий ярьсан. Энэ чинь нөгөө кино сет дээр ажиллаж байгаа хүмүүс чинь нэг нэг найз болсон байгаа шүү дээ тий. Тийм дотно болсон. Тэнгүүд тэгж битгий ярьцаа. Надтай дандаа юм ухаан ярьцаадах. Би тэгжиж дүрээ гаргамаар байна гэж та хүсэж исэн баг. Тэгээ Ричард Харрис гэдэг манай хиний дүрд King Aurelian дүрд хаан Aurelian дүрд тоглосон хүнтэй Russell Crowe бүр энэ хүүхдийг яах вэ гэж ярилцдаг байсан баг. Ийм юм нэхэд байгаа юм. Тэгээ жүжиглэхэд та маш инээр гарах юм аа. Тэгээ хамгийн гол нь жүжиглж дуусчаад тэр юунаас гардаг. Бүр хэдэн цагийн дараа тэр одоо дүрээсээ гардаг байсан гэж. Өөрөө бүр тэрэндээ итгэдэг байх нь шүү дээ. Яг тийм. Am I not merciful? Би одоо юу биш вэ нөө? Би өршөөнгөө биш вэ нөө гэд ихч рүүгээ орилдог гэсэн гардаг шүү дээ нөө. Люсилароо тий. Тэр хэсгийг өөрөө бодож олсон баг. Тэгэд хинт ч хэлээгүй байжгаад шууд нөгөө Connie Nielsen гэд Люсилагийн дүр тоглосон бүсгөрөө Am I not merciful гэдэг ойрлогот нь манай тэр бүсгөө бүр жинхнээс айсан баг. Тэр бид надад ч гэсэн тэгсэн сурсан шүү дээ. Тийм. Үнэхээр яг тим юм хийж байгаа те өөрийгөө зөвтгөхгүй дарга хайж байгаа хүнд бол яг ийм л дүр гарах байх таа гэдэг бүр ингээд надад бол үнэхээр мэдэгдсэн бүр. Одоо чамаг яриад эхлэнгүүд бүр яг тусч шүү дээ. Одоо нүдэн тэр кадр харагдаж байна. Тэ? Тэр бас гайхамшигтай хэсгүүд нэг шүү дээ те. Муухай хүн биш бүр ингээд үнэхээр хүч тэр муухай ч өөрөө бас амар хүчийг агуулад байгаа юм шиг те. Айхтар те. Нэг юм санагдчихлаа. Химан Commodus маань жинхэнэ түүхэн дээрээ тэр өмнөх 5 агуу 5 одоо эзэн хаан байгаа штэ. Тэднэр шигээ тэгж аяндаа ер нь хийж байгаагүй мэн. Баг сагал хийгээд. Ер нь бол дотоодын тэмцэл тэгээд улс доторх тэр тэмцэлтэй хамаг анхаарлаа зарцуулж зориулж ер нь тэрнтэйгээ тэмцэлцээр байгаа л тэгээд алуулсан юм хаан байсан юм. Кинон дээр болохоор чи аяндаа харин ч хийнэ гэж яадаг үстэй тий. Аяндаа хийн одоо би агуу Цезар болно. Илүү болно гэнтэр гэж тий. Гэтэ тэгж чаддгүй. Ер нь бол гладиатортойгоо үзэлцээр байгаа л тэгээд илэгдчихэж байгаа шүү дээ. Ер нь бол яг тэрийн гладиатор кинон дээр ингэж оруулж өгч байгаа. За Joaquin Phoenix маань ингээд Connie Nielsen гэдэг жүжигчнийг маш их айлгалаа гэж сая ярьлаа тийм ээ. За тэгвэл энэ Connie Nielsen гэж ямар жүжигч юм бэ гэвэл энэ хүн Ромын эзэнт гүрний тухай маш их судалгаа хийдэг. Ер нь бол amateur одоо historian гэж байгаа юм. Ер нь бол түүхч гэсэн үг. Кинонд энэ ялангуяа түүхэн кино, шинжлэх ухааны кинонууд энэ багш профессор түүхчдийг харуулж авчирт зөвлөгөө авдаг шүү дээ. За тэгвэл манай кинон дээр 3 түүхч байснаас гадна хамгийн чухал зөвлөгч нь манай Connie Nielsen гэдэг жүжигч өөрөө байсан. Дайн гаралтай энэ жүжигчин бүсгүй маань 8 орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүх судалдаг. Ер нь ингээд докторийн зэрэг барыг хамгаалж болохоор бүр ийм өндөр боловсралтай ийм бүсгүй байхгүй юу? Тэгээд анх энэ кинонд тоглох санал авчаад бүр мэдээж хагартлаа их баярлсан. Яг тэгэл өөрийнх нь сонирхдаг энэ одоо яг тэр Ромын эзэнт гүрний түүхээр гладиаторын түүхээр кино хийгдэж байгаа болохоор манай хүмүүс хамгийн ихний дугаараа би тоглоёг зөвшөөрсөн байна. Магадгүй түүнийг одоо түүх судалдаг гэдгийг Ridley Scott найруулагч маань мэддэг ч байсан байж болох. Тийм болохоор түүнийг урьж тоглолвол дүрээ илүү сайн гаргана гэж бодсон баг. За үүнээс гадна Connie Nielsen маш гоё юм нэг бэлцэг бүгж байсан байна. Тэр нь яасан гэж манай эртний 1-р зуунд хийгдсэн Ромын тийм бүгж байсан байхгүй. Одоо бид маш сайн ажиглах юм бол тэр бүгжийг Connie Nielsen-ийн дүр Lucilla зүүсэн байгааг харж байна. Энэ стабор маш гоё баримт надад санагдсан. Тий. За дараагийн нэг чухал дүр болохоор Proximo тоглодог нэг маш хүчрэг нэг дүр байдаг шүү дээ. Тэнд Oliver Reed гэж хүн тоглосон. Нэг сүртэй од болоогүй яг ингээд зүгээр л энгийн нэг жүжигчин байсан хэрнээ манай хүн жоохон тийм их цантай өөрийгөө од гэж ботцсон. Ер нь багахан амжилтандаа ингээд бялуурцсан тийм хүн байсан байхгүй. Гэхдээ Proximo-гийн дүрд яг тохирно гэж найруулагч үтсэн болохоор түнд ирээд шалгаруултанд ороод өгөөч гэж гойсон баг. Гэтэл Oliver Reed юу гэсэн гэж би шалгаруултанд ордог хүн биш. Гэхдээ
Оливер Ридийн одоо агент буюу төлөөлөгч нь маш хууртайгаар чи одоо юугээд одоо солиороод байгаа юм бэ? Ридли Скотт чамайг дуудаж байгаа бол чи их очих ёстой. Чи хасагдаад 2 удаа дуудаж байгаа бол чи очих ёстой. Зүгээр л гэж. Тий гэж хэлээд Оливер Ридийг Ридли Скотт руу явуулсан баг. За тэгээд бас энэ чинь ааш мотой хүн байсан шүү гай. Манай Russell Crowe гол дүрэн жүжигчтэй маш их маргалддаг. Юусе бүр хоёлаа нэг үдчихийгээд бүр зургийн талбай дээр үлдээ авч хүртэл зогссон баг. Ийм хүн тоглосон байна. За кино эхлэхдээ кино зохиол нь бэлэн болоогүй. Ерөөсөө нэг санаал байсан гэж хэлсэн шүү дээ, тий. За тэгвэл киноны зураг авалт дуусахаас 3-7 хоногийн өмнө арай гэж дууссан нөө кино зохиолоо дахиад өөрчлөх хэрэг гарсан. Яагаад тэгэхээр манай Оливер Рид нас орсон байхгүй. Кино зураг дуусахаас өмнө. Зургийн дондор. Тий. Тэнгүүд за зохиолоо дахиад өөрчлөе гэх. Дахиад шинээр бичээд. Уг нь жинхэнэ зохиол дээрээ манай хоёрын төлөвлөгөөг манай Commodus мэдчихэд энэ хоёрыг хооронд нь Колизеийн тайзан дээр тулалдуулдаг. Уг нь маш сонирхолтой зохиол байж л. Гэтэл тийх боломжгүй болчих. За зохиолоо дахиж бичээд за энэ дээр эхлээд хэнийг Proxima-г алах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд одоо нэмэлт зураг авалтыг дахиж хийчих гэсэн байна. Бас буун зардал гарсан гэсэн. Тэгээд тэр түүний үхлийн хэсэг энэ төр шүү дээ. Тэрэн дээр өөр хүний биеийг тоглуулад одоо CGI буюу тусгай эффектээр царайг нь оруулаад ингээд дахиад буун зардлаар энэ кино ингэж одоо Оливер Рид хэсгийг авч дуусгасан байна. За тусгай эффект ашиглах буун зардал гараад эн чинь одоо яах бол болно шүү дээ тий. Ядчих нь зураг авалтын хугацаанд сунжирцсан. Тэгээд тэр Малтын одоо халуун тийм газар маш удаан зураг авцсан жүжигчид ядарсан. Тэгээд даатгалын мөнгө хизээч орж ирэх юм бөөмөд гээд тэгээд зохиолоо шинээр бичээд юу яа Proxima-гийн дүрийг бүгдийн шинээр авъя гэсэн төлөвлөгөөг нь Ридли Скотт байсан юм. Гэхдээ яалтчгүй ингээд цаг хугацаа болоод мөнгнөөс болоод тэгэж чадаагүй. Хэрвээ тэр одоо Ридли Скотт бүгдийн шинээр зургийг авъя гэсэн шүү дээ. Тэрийг хийсэн бол энэ кино бүр илүү гоё болох байсан юм а гэж найруулагч өөрөө хэлчихсэн байна. Оливер Ридтэй гэрээ хийцэн тэр зураг авалт эхлээ явцсан тэр хооронд бол манай энэ хүнийг л болохгүй байна гэдгийг нэг анзаарсан шүү. Чи ер нь тэр дүрийг харах юм бол их гоё дүрлэлтэй уг нь. Манай хүнийг өөрөө чинь боолын 8 ч шүү дээ тий. Манай гол дүрийг олж аваад ингээд гладиатор болгоод тэр хүнийг Russell Crowe тэр дүрийн Maximus-ыг ямар хүн бэ? Юуны төлөө зорж байгаа гэдгийг ойлгоцсон. Тэгээд тэр чинь өөрөө жинхэнэ бас тийм Ромын эзэнт гүрний төлөө тийм хүн байгаа байхгүй юу? Манай хин Proxima чинь. Тийм болохоор Maximus-ийн тэр үйл хэргийг дэмжиж одоо суллыг тавья те энэ хүнийг одоо цааш нь ингээд Ромын эзэнт гүрнийг авраасаа гэж хүсдэг тийм мундаг дүр юм уу? Даач ингээд яг кино зохиолын дагуу явж чадсангүй маш юм харамсалтай. Гэхдээ цаад чинь дүрээ бол маш чадварлаг гаргаад кино маань одоо тийм маш гоё кино болж чадсан л да. За ер нь ингээд жүжигчид дүрдээ бэлддэг. Одоо янз бүрийн дүрдээ бэлдэж янз бүрийн зүйлс хийдэг те. Тэгвэл манай Connie Nielsen маань одоо ингэж түүх судалсан байна. Тэгвэл яг ийм жүжигчид л амжилтанд хүрдэг байхгүй. Яаж дүрдээ бэлдэж байна? Одоо тэр дүрдээ яаж орж байна? Орохын тулд ямар арга хэрэглэж байна? Энэ тэр тэдний энэ чадвар болоод энэ арга барилаас ер нь манай жүжигчид ч гэсэн судлаасаа, сураасаа, суралцаасаа гэж би хүсдэг. Хэрэг тэгж чадхаваас бид нэр эртний одоо дээр эртний ч яхаа дээр үеийн Монгол кинонууд дээр манай жүжигчид ямар гоё жүжиглдэг байлаа да тий. Яг тэрэн шигэ буцаад тийм жүжигчид ирэх бах. Буцаад бид нөгөө үнцэн өсч ирэх юм тий. Тэр жүжигчин одоо яаж жүжиглж байгаагаас тэр кинонд бид нэр ордог шүү тий. Яг үнэ. Дельта аяллаа ивент тэтгэгч 100% урамлын ундаа Сэлэнг брэнд. За мэдээж киноны үйл явдал бол Колизеумд болж байгаа. Гол үйл явдал тий. За Колизеум гэж тэгвэл юу вэ гэвэл одоо манай киноны ер нь хамгийн том дүр нь багхгүй. Одоо мэдээж Russell Crowe энэ мундаг жүжигчд байгаа. Тэгвэл Ridley Scott найруулагч маань кинон дээрээ энэ Колизе гэдгийг өөрийн энэ дэлхийн нийтэд шинээр таниулъя гэж яг бүр ингэж зорж ажилласан. Маркетингач гэсэн энэ Колизетэй холбож нэлээд хийсэн. Анх санаж байгаа бол трейлер нь гараад тэгээд яг тэр эртний Ромын тий одоо байр байдал тий байшингууд барилгуудыг харуулаад тэгэд хамгийн гоё харагдсан юм Колизе байсан байхгүй. Асар том, аврах том байгууламж. Тэгэл үнэхээр үзэсгэлэнтэй байгууламж байсан шүү дээ. Тэнгүүд манай кино багийнхан за мэдээч очиж Колизегээ судлаа шүү дээ тий. Судлах гэж утсан чинь санснаас хамаагүй жижиг.
Хүүшээ эн чинь нөгөө эртний бичээсүүдэд асар том байгууламж гээд хүмүүс биширдэг биш үлээ гэд гайхсан чинь мэдээж тэр бол эртний бичээс байсан шүү дээ тий. Одоо бол мэдээж маш том байшингууд баригдсан хүмүүс тэрийг хараад дасцсан баг. Тэнгүүд Колизей тэдний хажууд арай жоохон жижигхэн санагдсан байж болох юм. За тэнгүүд ямар ч гэсэн кино багийнхан маань тэндээс бүх судалгааны материалууд одоо цуглуулад 240 цонхтой 64 хаалгатай тэгээ нөгөө VIP суудал язгууртнууд хаадын суудал тэр нь шууд ордлогоо ордог хөнгөлтэй байсан юм байна гэдэг бүх одоо мэдээлэл цуглуулсныхаа дараа кинон дээр харин маш том болгож харагдулсан. Илүү сүртэй, илүү сүрдэн болгож юу? Тий. Тэр чинь үзэгчд киног үзээд манай кино багийнхан шиг өн ямар жижиг юм бэ гэж болохгүй шүү дээ. Үзэгчд тэр байрлалыг хараад бишрэх ёстой. За Колизеумыг ер нь амфитеатр гэж нэрлэдэг. Тэгээ зүгээр театр биш, амфи гэж нэрлэж байгаа нь учиртай тий. За амфитеатр гэдэг үг маань өөрөө манай зулаач угаасаа сайн мэдчихэж байгаа. Гэтэ тайлбарлалч тий. Амфитеатрум гэдэг нэртэй театрон гэдэг грек үгнээс гаралтай. За мэдээж театр бол юм үздэг газар гэсэн үг шүү дээ тий. Амфи гэдэг нь харин юм дугуй гэсэн утгатай грек үг юм байна. Тэгээд анхны Колизеум одоо амфитеатрууд болохоор дандаа юм Викторийн арт харагдаж байгаа шиг юм хагас дугуй хэлбэртэй байсан юм. Тэгээд нөгөө уулын ингэр дээр яг энэ шиг тэгээд нөгөө акустик дууны тархацсан маш сайн нөлөөлдөг учраас ийм газруудад анх хийгддэг байсан юм байна. Харин Ромын тэр амфитеатрууд болохоор дандаа юм дугуй хэлбэртэй хийгдэж эхэлсэн байна. Хамгийн анхны амфитеатрыг манай эртний өмнөх 70 онд агуу түүхт Помпей хотод анх барьсан гэж үздэг юм байна. За Помпейгоос хойш ер нь тоолоод хахад нийт 230 гаруй одоо ийм амфитеатр байсан гэдэг юм одоо тойр ч юм уу тий олцсон юм байна. Гэтэ мэдээж их нь бол одоо юу ягдсан байгаа. Хөдөлгөөдөд нуурсан нөгөө энэ чулуунуудыг нь өөр барилга байгууламжид ашигласан байгаа. Өө тий бүр над чи яг одоогийн Колизей төрхөө яг тэгж болсон. Хит хитэн газар хөдлөлт нэрвэгдсэн. Тэгээ чулууны хулгайч нар хулгайч гэж хөрхөө юу яадаг юм бэ л дээ. Энд байгаа тийм гоё одоо юутай чулуунуудыг аваад өөр барилгад ашигладаг. Тэнгүүт эн чинь юу болчихж байгаа юм. Колизейн нэг хэсэг тэр Ромын эзэнт гүрний бүр хаасайгүй байгаа гэсэн. Ийм бас гоё мэдрэмж байгаад байгаа байхгүй юу? Тийм байна. Эрэг талаас нь харуул. Тий. Одоо нэг сүнс гэж байна шүү дээ. Тэр барилгын. Тэнгүүт тэр сүнсийг маш олон газар ингэж түгээсэн байна. Ер нь юм гоё чулуунууд зөндөө байна л да. Дээрээ гоё сэлбэртэй, гоё бичгнүүдтэй. Бид хоёрын байгаа энэ газрын тэр доотлолт гоё бичгнүүдтэй чулуунууд зөндөө байсан тий. Би анх энэ тэрийг харчаад яг ийм гоё чулуунуудыг хулгайлал өөрсдөө байшинд тавьдаг байсан юм байна гэж. Шууд тамир санагдд юм байна. Өмөрч бодсон уу? Тэгсэн. Энд чинь бас урлагийг энэ тишээ түгээгээд шүү дээ тий. Тэгэхээр нэг түрүүн Помпейтэй нэг сонирхолтой түүх хуваалцахад элчин болоо те. Гладиаторын тулаан өөрөө Ромд маш алдартай болсон. Ромын эзэн хаад императорууд те хотын одоо те даргууд мужийн эзэд ард иргэдэд зугаалж суулгах гэж маш их театр барьсан, маш их месчин боолын тулаанууд хийдэг байсан. Гэтэл сүүлдээ нөгөө месчин боолууд бүтц маань өөрөө ард иргэдэд таалагдаад тэр чинь нэг талаар ард иргэдийг сатааруулах бас нэг арга хэмжээ шүү дээ. Бодит амьдрал хүнд одоо өндөр татвар өвчүүр те тэр сэтгэл хангалуун бус байдлыг нь тайвшруулах гэж ард иргэдэд үнгүү үзүүлдэг, цус үзүүлдэг, тэднийг хөөрөл автуулдаг. Гэтэл нөө месчин боолуудыг ингээ бүр сургууль бэлддэг болсон байсан. Боолоор авчирсан, бэр чадaltaй тэнхээтэй хүмүүсийг сургуульд оруулдаг. Гэтэл ингээд Капуа, Ром, Помпейд бүр сургуулиуд бий болчихсон байдаг. А гэтэл нийтийн он толлын өмнөх үеэс эхлээд бид нэр Спартак гэж мэдчихтэй тийм. Хамгийн алдартай месчин боол. Бослог удирдагч. Тийм гэтэл Спартак өөр нэг хоёр месчин боолын хамтаар нөгөө одоо месчин боолуудын бослог удирдсан юм байна. Тэр бослого нь өөрөө маш хүчтэй явсан. Нэгэн цаг үед 120 мянган месчин боолууд, энгийн иргэд, хүүхдүүд тэдний одоо тэгээ бослогт нэгтчихсэн байсан гэж. 120 мянга. Тий. Тэгээд нөгөө энэ месчин боолуудын тулаан болдог том иргэншлийн төв хотуудаа эсэргүүцэл болоод маш олон тулаад месчин боолууд ялаад исэн байна. Гэтэл тэр нөгөө эзэн хаадуудад аим шиг төрүүлж эхэлнэ. Тий. А нөгөө талаас месчин боолуудаа нэг өдөртөө боол байсан. Боол ингээд цустай месчин боол ингээд тулаан хийдэг хүмүүсийг зугаацуулдаг тий 3 жил тулаанд оролцоод амьд үлдчих чадвал эрх чөлөөгөө олж авах тэр нэг ихтгэлтэй байж тэд ингээд одоо зохион байгуулалттай улс гүрнийхээ эсрэг тий тулаад ирэхээр өөртөө юр босыг хүч чадал мэдэрч эхлээд нөгөө ард иргэдийн бишрэл шүтлгээс гадна бид нар эрх мэдэлтэй байж болох юм байна. Бид нар хүчтэй болох юм байна. Ард түмэн биднэрт хайртай байна гэдэг мэдээлэл орчихсон гэж байна. Тийм месчин болоодын ингээд тулаан нь маш хүчтэй болоод эсэргүүцлийн хүчтэй болоод нөгөө император буулгаж чадхаа байнгут нөгөө Ромын эзэнт гүрнийхээ өнцөг булан бүрээс 8 легион гэж байгаа.
За. 8 легионыг татаж авчирж аж тэр месчин болуудын эсэргүүцлийг тулааныг дарсан гэж байна. 8 легион зэрэг. Легионч одоо энийг юу л гэсэн үг шүү дээ. Одоо юу гэдэг вэ? Нэг хороо зэрэг гэсэн үг тий. Тэр нь гэхдээ легионууд нь бол хаана байгаагаас хамаарат хэмжээнүүд. Гэхдээ ер нь бол Ромын эзэнт гүрний хэмжээд эзэнт гүрнийхээ хязгаар нутгийг амар тайван байлгах, эрх мэдлээ тогтоох тий. Бидний одоо Ромын эзэнт гүрний хэсэг гэдэг мэдээллийг нь одоо байлгахын тулд тэр газар нутгуудаа легионууд явуулдаг байсан. Зарим бүр маш том 10,000 20,000 зэрэгтэй хүртэл легионууд байсан гэдэг. Тэгэхээр 8 легион авчирч тэр Капуад байгаа, Помпейд байгаа, Ромд байгаа месчин боолуудын эсэргүүцлийг дарна гэдэг бол месчин боолуудын эсэргүүцэл нь зөвхөн боолуудаас гадна ард иргэдийн, эмэгтэйчүүдийн, хүүхдүүдийн, энгийн номхон иргэдийн хайрыг авсан байсан учраас ерөөсөө Ромын эзэнт гүрнийг өөрийг нь нураах хэмжээний хүч чадал эсэргүүцэл байсан гэсэн. Зулаа чи сая Спартак гэдээ дурдлаа шүү дээ тий. Манай Максимус ч юм болохоор зохиомл дүр. Тий. Тэгээд 3-4 хүнээс хүний одоо зан чанарууд тий. Одоо юу түүх тэндээс санаа аваад нийлүүлээд яг Максимусын дүрийг бүтээсэн юм байна. Тэдний нэг нь мэдээж манай Спартак байсан. Тэгээд нөгөө энэ месчин боолуудын тулааныг дарахад хамгийн антер гавья байгуулсан жанжид нэг нь Красус нөгөөг нь Помпей гэдэг жанжин байхгүй юу. Тэгээд Красусыг манай үзэгчид сонсогчид нөгөө хүннүүгийн түүх нэвтрүүлгээрээ санаж байгаа бол Төв Азад бүр иржсэн. За. Тийм үү? Тийм жанжин гэдэг байхгүй маш залтай жанжин, ухаантай жанжин байсан. Тэр месчин боолуудын тулааныг тэр 8 легионыг Ромын эзэнт гүрний өнцөг болон бүрээс татаж месчин боолуудын тэр эсэргүүцэлтэй тулааныг давснараа өөртөө маш их хэмжээний эрх мэдэл хүч чадал одоо төвлөрүүлж чадсан жанжин гэдэг. Зөв. За тэр агуу колизеумыг болохоор манай ерний 72-аас 80 онд барьсан гэж анх үздэг байсан. Веспасиан гэдэг одоо эзэн хаан байсан тийм ээ. За тэр эхэлж бариад тэгэхдээ өөрөө одоо дуусгаж чадаагүй өөд болцсон юм байна. За тэрний хүү болох Тайтусын эр үед дууссан гэж үзэж байгаа. Гэхдээ сүүлийн судалгаагаар Тайтусын дүүгийн үед ч гэсэн бас дуусаагүй байсан гэдэг ийм судалгаа бас байгаад. Тэгэхээр ямар ч сан тийм том барилгыг агуу том байгууламжийг 8 жилийн хугацаанд барьсан гэдэгт би бас итгэхгүй байна. Энд чи одоо яг нүдээр үзээгүй ч гэсэн Ридли Скоттын бидэнд өгсөн мэдээлэлээр бол чинь бүр маш том байгууламж байсан шүү дээ тий. Тэгээ нэг техник технологи хөгжиж гисэн тэр үед ямар байсан бэ тий? Тий. За анх Колизеумын нэр биш дээ тий. Колизеум байгаагүй. Флавиан амфитеатр гэдэг нэртэй байсан. Манай нөгөө хиний Веспасиан гэдэг хааны одоо овгийн нэр нь Флавиа байсан байхгүй. Тийм болохоор мэдээж Флавиан династигийн хааны нэрээр тэр Колизеум нэрлэж байгаа. Ер нь нэртэй холбоотой нэлээд таамгууд байгаа. Яагаад Колизеум гэдэг нэртэй нэрлсэн юм бэ? Энийг аль биесны нэр мөн үү биш үү гэдэг. Мэдээж Колизеум бол авраг том гэсэн үгтэй өөрөө. За манай байгууламж авраг том байгаад тэгээд том гэдэг утгаар нэрлсэн нэг таамаг. За хоёр дахь нь болохоор хажууд нь нөгөө Неро гэдээ бас нэг юу байгаа. Импер эзэн хаан байгаа тий. Тэрний асар том хөшөө баригдсан гинэ. Тэнгүүд Нерогийн аврах том Colossus of Nero гэж байгаа байхгүй. Тэг Colossus руу явлаа гэж хүмүүс хэлж заншаад нөгөө аврах том Нерогийн хөшөөний хажууд очлоо гэж хэлдэг байсан байж тээ. Тий. Тэнгүүд Colossus нь явсаар байгаад за Колизеум дээр очиж байгаа юм байна. Флавиан амфитеатр руу явж байгаа юм байна гэдэг ийм доо хүмүүст ойлголт өгөхөр болоод тэгээд Колизеум гэдэг гэж нэрлсэн болов гэж бас таамаглаж байгаа. Сонирхолтой юм байна. Баярлалаа. За киноны эхэнд Германд тулаан хийдэг. Маш том тулаан болдог шүү дээ. Үгээр Максимусын ямар жинжин бэ гэдгийг харуулдаг. Ким Аурелисын одоо байгаа байдлыг харуулдаг. Тэр одоо утгагүй ингээд ух гэж байгаа ч юм уу те. Ер нь нэлээд нас өндөр гарцсан. Тим хааны дүрийг яг ингээд тэр киноны ихэнх хэсгийн одоо үзэгдлийг харуулж байгаа юм л та. Тэнгүүд Russell Crowe бол одоо Максимус маш тийм эргэлхий жанжин гэж харуулж байгаа шүү дээ. Тэгвэл энэ газрын зураг авалтыг Германд биш Английн Surrey хотын Bournemouth гэдэг газар зургийг авсан юм. За гэтэл яг тэр нөгөө энийг юм мод тайрцаг нэг хэсгээр яг хоёр талаас тулддаг штэ. Тэгсэн чинь Английн эзэн хааны ойн хороо гэдэг газар орчуулал нэг иймэрхүү л орчуулга болж байгаа юм заа. Энэ газар угаасаа яг тэр хэсэг газрын модыг тайрах гэж ирсэн юм байна. Тэгсэн чинь манай Ридли Скотт бэж мен чи очиод тайраад өгье. Тэгээд харин би энэ чи киноны зураг авъя шээ заа юу гэсэн чинь нөгөө хэд нь дуртай нарахгүй уриалгын зөвшөөрөөд тэгээд манай кино багийнхан тэр хэсгийн модыг ингээд тайрж хагаад зургийг авсан байна. Тэр яг ой мод тайрчлаа энэ төргээд дургуцаад би ч анх удаа сонсчод дургуул хурж ирсэн л та ягаар ой мод таард ингээд тэгсэн чинь тэр нэг юу гаргадаг байхгүй заавал жим гэх юм уу модон донд яа тэгэхээр нэг талаас ингээд төмөрт өртөж штэ тэнгууд нь дунд нь завсар гаргаж хагаад цааш нь төмрийг тархаахгүй ийм зорилготойгоор тэгж одоо
дунд нь юу гаргадаг. Арайч жим гэдэг баг. Төмөрийн хэрэм бариад нь шүү дээ. Одоо Төмөр бол тэрийг давж чадахгүй. Цурам гэдэг шиг. Өөдөөс нь тийм яг тийм байхгүй. Тэг яг тийм зориулттай газарт л манай очиад зураг авчихсан юм шиг байна. За нэгэнт Британд зураг авч байгаа. Тэгээ Англи зураг авч байгаа юм чинь тентхийн бас хүмүүсийг оролцуулсан. Гэтэ зүгээр энгийн хүмүүсийг оролцуулаагүй. Английн одоо морин цэргийн хор очих юм уу тийм байдаг штэ. Тэрний 20 гаруй цэргийг кинонд ашигласан байна. За тэр хүмүүс маш чухал үүрэг гүйцэтгсэн. Яг Максимустай хамт ингээд морьтой тулаанд ордог цэргүүд байдаг штэ. Тэд нар байсан байхгүй. Нөө германуудтай ингээд үндсэн ингээд хүч тулгарч хахад ардаас нь ингээд Максимус ойд ундаас ингээд морьтын цэргүүдтэйгээ ордог штэ. Тэр цэргүүдийг тэр англи цэргүүд тогсон юм бэл. Яг мэрэгжлийн ажлаа хийсэн гэсэн үг. Тийм ээ тий. Тий. Түүхэн киноны нэг маш чухал зүйл бол мэдээж хувцс хэрэглэдэг. Яг тухайн үеийнхээ хувцсыг дуурайлгаж байна. Гэтэ яг тэндээс одоо үлдсэн зургийг дуурайлгаад хийчих гэсэн үг биш шүү дээ тий. Тэндээс санаа авч яагаад кино баяжуулаад үзэгчдэд ямар байвал хүрэх бол ялангуяа орчин цагийн үзэгчдэд тий. Түрүүн хэлсэн шүү дээ. Колизеумын талаар тийм нэг одоогийн үзэгчдийг ингэж байлдан дагуулж бүр биширтэл одоо зүг дүрсэл харуулахын тулд Колизег гэдэг маш томор харуулсан гэж хэлсэн тийм. Яг тэрнтэй адилхан хувц хэрэгэл бас орчин цагийн үзэгчдийн сүр хүчийг илэрхийлсэн. Тийм тэгж харагдах хэрэгтэй. За иймдээч одоо 10,000 гаруй хувцс 27,000 одоо арморчтой юу гэмээр юм бэ? Хоёг дуулга. Тэгээ бодохоор эн чинь нийтдээ 37,000 ширхэг хувцс хэрэглэл хийсэн байгаа байхгүй. Хичнээн хүнд өмсөх гээд байгаа юм тийм ээ. За тэгээд би тоо бодож үзлээ л дээ. Нэгийг $50 бодож байгаа байхгүй. За. Тэгээд тэгэнгүүт нь чинь бараг $2 сая хувцс хэрэглэв. Хөө бараг бүтэн дэлгүүр нэг хідэн салбар байгаа л дараг зарсан чи дуусахааргүй юм шүү. Тэгээд эн чинь хараа $50 ч юм бол хамгийн бага нь бодож байгаа юм шүү дээ. Тэр ихний тэр язгууртнуудын хувцснууд ямар сүрлэг тийм байдаг үлээ те. Тэр бол $1,000-аас буух тэр хувцснууд. Тийм тий. Тэр шуналтай хүн чинь ийм л юм бодож толгойгоо гашлах юм да. Тэр одоо хувцсны загвар гэдэг зүйлийг бол зөвхөн шууд тэр тухайн үед нь байснаар нь биш. Тий. Тэгж илүү хөгжүүлж дээрэс нь цоо шин загвар гаргасан байж та ер нь бол баг түүхэн одоо уран юу лээ уран зохиол одоо юу гэдэг чинь урлагийн талаас нь тий илүү яаж гоё болохгүй гэдэг талаас нь түүхэн сэдвтэйгээр тий урлагийн фэшн дизайн хийсэн биз тий. Тийм. Тэгээд тэр чинь тэрийг хаанаас нь чарсан Эртний Ромын цэргийн хувцс мөн үү мөн. Гэхдээ орчин цагийн үзэгчдэд таалагдгаар байгаа байхгүй. Тийм ээ. Штэ явшлаа тий. Чи дараа нь яасан нэг Оскар авлаа яалаа. Энэ нэг орсон ахгүй. Тастайгаа яа. За төрсөн шүү. За төрсөн бид гурав. Тий. Бид гурав бол төрсөн. Машинцэн явдаг замаар бол явахгүй байх гэж би бодож байна. Тэр жоо ийшхүү. Явах тусам болом төрдөг гэдэг байгаа займад. Тийм шүү. Цементэн аймагдан дотор байгаа. Энэ морнод аяг хаагаад энэ туркод аяг гай энэ нэг стрей. Бидний ядгаар зардан гэдэг зардан болж маш тайлбар өгөөрэй. Бодомчны энэ моор ноход энэ амттай маш хайртай. Биднээс байнга тоглоно. Халамжлан. Орой шин болохоор тэгээд дэлгүүрээ хаахтаа дэлгүүрт тонхоноо оруулаад болчихдог. Тэгээд бүр чи юм юу юм хаалт байгаа шүү дээ. Тэр хаалтыг бороохоор нэчдэг. Доор нь моор нохоноо ороод хорогдох хэрэгтэй. Гэхдээ энэ тийм гэр оронгоо залбин биш заяа. Энд чинь болохоор энэ хотынхан тэжээгээд байгаа байхгүй. Тэгээд энэ хот тэр чигтээ тэр амттын гэр орон болоод байна. Бид нар одоо яг нохоо моорны гэрч тэр юу яваад байгаа. Хэрвээ энд одоо хүн амтг одоо ч юм уу хөөгдөө задуулчих юм бол нэг тэр хүнийг бол нэг чи эндээс холчих юм заяа. Хэрвээ муур нохоо барай зодчих юм бол лайскул ингээд хөөж явах юм бол алуулдаг гэдэг байгаа байхгүй. Балардаг гэдэг байгаа байхгүй. Тэгээд дээрэс нэгээд ус өгчин, өөр өөрсдийн хоолыг өгчин. Тэгээд чинь хүссэн газрыг онцчин, хүссэн газрыг орчин. Одоо тийм нэг ресторан ч юм уу энэ тэр газар бол ингээд дуртай газар орно. Тэгээд хөшөө мөшөөнийхэн толгой болгоон дээр олчихж байна. Гэхдээ тэрээс бид нар нэг муур нохоо нийл гадаа дээр яваад. Тэгэхээр гэр оронгоос бид нар гэр оронгоо байхгүй. Одоо энэ муур нохоонод бид нар тийг зарж байгаа юм бол. Гэрт явж байгаа ингээд. Тэгэхээр ерөөсөө хүний хөгжил хаашаа явж байгаа нөхөр хүн амтны их гэдэг юм бол бүр маш хурцтайгаар яваад байгаа шүү дээ. Ерөөсөө хүний их гэж байдаг юм бол амтны их заавал байх хэрэгтэй. Бид нар энэ дэлхий дээр ганцаараа биш шүү. Дэлхий дээр байгаа бүх одоо амтд одоо энэ моор явж байгаа хөрх. Бүх амтд энэ их дураар амьдрах хэрэгтэй байна. Тэг. Турк бол энийг бас маш сайн хэрэгжүүлж байгаа юм. Өндөрлөгтөн бол өөрөө өөрсдийнхөө эрхийг эхэлж олж мэдээд дараа нь үүргээ олж мэдчихэж байгаа байхгүй тийм. За энэ бол бидэрт ингээд заяагцсан хариуцлага юм байна. Тийм болохоор энэ үүрэг хариуцлагыг бид нар одоо биелүүлэх үүрэгтэй. Энэ амттын эрхийг бид нар ингэж хамгаалаад бид нар ингэж хангах хэрэгтэй байна гэдгийг бол ухаарад ичдэг тийм. Нэг ингэж байгаа шүү дээ. Дэлхийд нэг алдаа байгаа. Одоо дутуу тал нь хөгжсөн тарихтай хүмүүс амьдардаг. Гэхдээ бас нэг даваа тал байгаа. Хөгжсөн тарихтай хүмүүс энэ дэлхийд амьдардаг гэдэг байгаа байхгүй.
Бидний нөгөө нэг тархин дотор хөвслийн явцад нэг юм фронтал кортекс гэдэг нэг хэсэг байгаа. Тэр бол ерөөдөө бидний тархин дотор хөгжсөн юм хавдар маягийн байгаад байгаа байхгүй. Гажиг маягийн. Босод амьтад аль хэдийн ч байдаг юм хачин гажиг. Тэгээ энэ гажиг л одоо бидний юм сонин өргөцөрлөлтөд маргаачлаа л да. Тэгээд одоо гариг сөнөөхөө аврах уу гэдэг нь одоо бидний гартаа байдаг. Тий. Гэтэ сүүлийн 200 жил ер нь бол нэг юм хөл байдлаа болгочлаа шүү дээ 200 жил хугацаанд тий. Одоо энийг ухаараад тань манай хүндрэлтэн маань илүү л ногоон илүү одоо байглаа дээдлсэн байглаа ингээд нөхөс ирэх гэсэн юм хандлагатай болчихлоо. Энэ бас хавш аюу авууштай юм тийм. Яг үнэ. За санийх баг влог марк юм байна. Нэвтрүүлэг байхад сонирхолтой юм шиг. Санийх бол кинонд орохгүй шүү дээ. Санийх зүгээр л нэг юм байна. Тэгж яагаад нэг юм шаачаа гэдэг. За энэ хоёр явсан байлгүй дээ бодвол. Ийм сайхан сумыг хараа байлгүй дээ. Би анх энэ гладиаторыг үзэж байхдаа Максимусын гарн дээр нэг юм шивээс байдаг шүү дээ. SPQR гэдэг дүрмсэг байдаг шүү дээ. Тэгээ би ч тэр үед Ромын талаар Ромын эзэнт гүрэн гэдэг талаар мэдлэг хомсол байлаа шүү. Ер нь бол бүгдээрээ л тийм байл шүү дээ. За яг нам уншдаг хүмүүсээс босна те. Тэгээд энд ямар утгатай үг юм болоо. Тэгээд ямар сонин юм одоо тэр үед чинь ийм товчлсон зөвхөн ихний өсгүүдээр ингээд бичсэн юм гэж ойлгохгүй ямар үг юм болоо гэл те. Гайхдаг байсан. Нэг үг гэж бодож байгаа шүү те. Одоо супер гэдэг үг ч юм уу те. Байгаа юм боллоо гэсэн чинь энэ SPQR чинь ийм байна. Senatus Populus Romanus гэдэг нэртэй Сенат болон Ромын ард иргэд гэдэг үгийн товчлол юм байна. Энэ болохоор ерөөсөө тэр Ромыг Сенат болон ард иргэд нь авч явна гэсэн санаагаар одоо өөрсдийнх нь өрөө үгээ болгосон болов уу гэж бодож байна. Ер нь бүх цаг үеийн Ромын эзэнт гүрний өрөө үг нь Senatus Populus Romanus байсан юм байна. Хэрвээ одоо Ромын Италийн зарим нэг можуудаар явах юм бол шинжээний нүх таглаа энэ дээр тэр өсгүүд силэстэй байдаг юм байна. Одоо ер нь бол хин нэг тоталитар нөхөр бүгдийг нь авахгүй ард иргэд нь бас дээрээс нь сенаторууд нь энэ улсыг авч явна гэдэг ер нь айгүй тийм арчилсан маягийн үзэлтэй байгаа даа шүү дээ. Яг үнэ. Тухайн үеийн сенатууд бол маш хүчрхэг байсан шүү дээ. Эзэн хааныгаа бараг л ингэж чангалдаг тийм. Дайнд явж яхад нь одоо наатах бол буцаад хүрээ дээр энэ дууддаг. Нөгөө хэд нь ч гэсэн сенатын итгэлийг олж чадахгүй бол миний одоо эрх мэдэл одоо ганхнаа гэдгийг ойлгодог тийм байсан баг. Тэр эртний грек энэ Ромын эдгээр сенатуудыг бол маш их дээдлж тэднийхээ үгийг маш их сонсдог байсан. Ер нь тэднэр шийдвэр гаргадаг байсан. Тэгэхээр SPQR болохоор яг ер нь бол улсал гэсэн үг байгаа сте тий. Сенат ба ард иргэд гэдэг чинь ер нь бол улсал гэсэн үг. Амар олон газар харж ирсэн юм байна SPQR. Нэрээ тийм л юм байна л да. Олон газар харсан болоод энэ нэрээ юу үлээ гэж бодогдоод байгаа шүү дээ. Тэгвэл дараа нь харахтаа стогоо ярих юм байна. Энэ чинь гоё утгатай шүү дээ. Мэдгүй. Тэнгүүд Максимус тэрийг ингээд чулуугаар зүлгэж яадаг штэ арилгаад. За. Тэнгүүд Ром өөрөө Ромд маш өмнөж зэрэг байсан. Гэтэл Ром түүнээс урвцсан. Тэнгүүд одоо би өөрөө үг арилгаж байгаа. Нэгдүгээр шалтгаан, хоёрдугаарх нь мэдээж өөрийгөө та ийм одоо цэрэг, жанжин, легион байсан, легион биш ээ. Тийм жанжин байсан гэдгээ нууж байгаа. Ийм үйлдэл хийсэн. Тийм шүү дээ нэрээ тий. Тэгэхгүй тэрийг харах юм бол өө чи юу вэ гэд очиод бариад авна шүү дээ. Тийм шүү дээ. Ард иргэн биш ээ. За, гладиатор киноны талаар ярихаар ийм байна. Энэ миний цуглуулсан баримтууд иймэрхүү байлаа. Гэхдээ хоёулаасаа аялал дээр зарим нэг юм хэлхээ би орхитуулсан байна. Тэр талаар цугаас дурдаад тэгээд өнөөдрийнхөө дээлтэй аяллаа гладиатор кино хэрхэн бүтсэн бэ гэдэг киног өндөрлөе тий. За, хоёулаа Colossus of Nero гэж ярьсан. За, тэр хөшөөг болохоор манай эртний өмнөх 280 онд Грект баригдсан нарны бурхан Хелесийн хөшөө буюу Colossus of Rhodes санаавч барьж ирсэн юм. Rhodes арал дээрээс одоо эртний ертөнцийн 7 гайхамшиг нэг тий. Тэндээ санаавч барьсан гэж тэр чинь маш том хөшөө барихаар санаа гаргаж ирсэн гэсэн үг шүү дээ. Тийм үлэмж том хөшөө байсан. Тийм учраас нөгөө эртний ертөнцийн 7 гайхамшиг нэг болсон. Тий. За тэгээд ямар ч гэсэн тийм авраг том хөшөөнөөс болоод Колосseum гэж нэрлэдэг болсон юм байна. Хажууд нь нөгөө Колоссеумын хажууд нь уг нь зүгээр амфитеатрын дэргэд л байсан аврах том хөшөө юм байна шүү дээ. Неро эзэн хааны. Тэр амфитеатр чинь өөрөө Flavian амфитеатр гэдэг нэртэй байсан шүү дээ. Тийм Flavian хаан байсан. Тий. Flavian династид баригдсан тий. Тэнгүүд Нерогийн аврах том хөшөө баригдчихгоот Колоссеумын хажууд байгаа Нерогийн хөшөө биш амфитеатрын хажууд байгаа Колоссеум руу явлаа шүү гэж хэлж байгаа санаа юм байлээ л дээ. Тэгээд Колоссеум болсон. Тэгээд Колоссеум болсон баг. Тэгээд манай кинон дээр бас тэр Нерогийн хөшөөний үлдэгдлийг харуулдаг л та. Тийм үү? Тий, манай нөгөө бүсгүй яг Колоссеумын гадаа байж хаад аврах том хөл харагддаг байхгүй. Тэр тэгэхээр Неро эзэн хааны хөшөөнийх нь хөл үлдсэн гэж ингэж харуулж байгаа юм. Сонирхолтой. Тий. За бас нэг юм байгаа нь бид кинон дээр ингэж хардаг. Эзэн хаан эрхийн хорууга дээш гоцоолоход за энэ тэр хоёр тулаанчин аль нэгнийх нь амийг хэлтрүүлж байна.
Одоо юу байдаг штэ манай хин чин Russell Crowe чин хүний амин гэж би яах юм бэ энэ хүнийг хороох юм уу болох юм уу гэхэд эзэн ангидаг штэ. Тэмүүл за амийг хэлтрүүл гэж байгаа юм байна гэж ойлгодог. За хэрвээ гараа ингэх юм бол за амийг нэгүтгэе гэж байгаа юм байна гэж ойлгодог. Гэтэл яг жинхэнэ одоо түүхэн дээрээ энэ юу чин gesture одоо хөдөлгөөн чинь эсэргээр явж. Хэрвээ эрхийн хороогоо дээш одоо гоцоолох юм бол та илдээ болгож болохгүй хүн хөтлөө тулалдаа гэсэн санаа байсан юм. Илдээ болохгүй тулалт нэг нь хөтлөө одоо тий хоёлаа ч юм уу хөтлөө тулалт гэсэн. Хэрвээ доошоо ингэж буулгах юм бол за илдээ одоо буулгаа над хүнийхээ амийг хэлтрүүлээ гэсэн ийм дохио байсан юм. Тэгсэн чинь эсэргээр нь кинон дээр бол тайлбарлагдсан юм. Тийм. Яг тэр орчин цагийн үзэгчид одоо бид чинь эрхийн хороогоо дээш гоцоолохоор юу гэж ойлгодог вүлээ? Сайн сайхан бэлэг тэмдэг болсон шүү дээ, тий. Одоо тийм ээ зөвшөөрч ийн болж ийн. Тий. Тийм одоо бид одоо тэгж ойлгодог болсон болохоор бид нарт зориулаад тэр хөдөлгөөний утгыг өөрчилсөн юм. Сонирхолтой тий. За ийм байна да зулаа. За баярлалаа яа. Маш сонирхолтой нэвтрүүлэг байсан. Баярлалаа. Би чинь зарим хэсэг дээр нь сонссон. Тэгээд яг нөө аяллаа явцад яг тэр нөгөө эртний театрууд, амфитеатруудын дэргэд ярихад айгуу тийм сүрдэн гоё юм билээ. Яг үнэ тий. Тэгээд хоёлаа доор зогсож ирсэн шүү дээ. Амфитеатрын тайзан дээр. Тий. Зогсож байгаад манай хамтран одоо аялагч нар маань одоо юу гээл орилтоо л тий. Та тулдаач гээл орилтоход бүр үнэхээр ингээд шал өөр мэдрэмж авдаг юм билээ. Тийм байна. Яг нөгөө тийм нөгөө акустик нь амар сайн. Тий. Тэр хүмүүснийг чанга хэлээгүй ч гэсэн тэдний юу хэлж байгаа нь маш тод чангаар сонсогдчихсэн. Тэгээ магадгүй тэгээд яг тухайн цаг үедээ 20-30 мянган тий. Үзэгчд, дэмжигчд иргэд ингээ харчаад цусан дуулангасаад ингээд ориглоо штэ ямар ч хүн тий. Тэр бол бас айгүй сүрдэн мэдрэмж байсан баха. Яг тийм. Би өөрөө мэдэрсэн. Илттэй бол зүгээр бариад гүчмээр санагдчихлаа хотлоо. Надтай тулалдмаар байсан. Хоёлаа зогсож байсан. За ингээд баярлалаа. Дельта аяллыг манай Апугийн ивент тэтгэж байгаа. Тэгээд яг ургамлын гаралтай юм тэрэлж сэлэн гундарууд ивент тэтгэсэн тий. Тэгээд Апугийнхандаа бас баярлалаа. Манай үндэсний уган үйлдвэрлэгч маань бидний аяллыг ивент тэтгэсэн. Энэ жил 100 жил гэсэн шүү. Тийм байна. За ингээд Дельта аяллын энэ удаагийн Гладиатор кино хэрхэн бүтсэн бэ гэдэг дугаар маань энэхүү өндөрлөж байна. Баярлалаа. За баяр.